Сайн байцгаана уу та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр энэ харагдаж байна юм ээ. Merge strings alternately гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энэ бодлого нь би өөр өмнө нь энэ бодлогын бичлэг бол хийжсэн. За гэхдээ тэр бол миний анхны бичлэгүүдийн нэг байсан учраас бас одоо эргээгээд үзэхэд бол тийм сайн хийгдэг юм шиг надад санагдсан. За тийм учраас дахиад энэ бичлэгийг хийж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлого бол бид нар бас компаниудын ярилцлаган дээр орж ирээсэй гэдээ ерөн залбирч явах хэрэгтэй бодлого. Энэ бол маш амархан бодлого. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого вэ гэвэл хэдүүсэнд нэг хоёр стринг өгөх нь word 1, word 2 гэдэг нэртэй. За тэнгууд энэ стрингүүдийг хэдүүсээ merge буюу нийлүүлж бичих нь байна. А гэхдээ хэдүүсээ ямар нэгэн дүрмийн дагуу нийлүүлж бичих хэрэгтэй шүү дээ, тэ. Word 1-ээс ихсэж бичнэ гинэ. За тэгэхээр яах вэ гэхээр шууд жишээн дээр хэдүүсээ яриад явчих. A B C P Q R гэдэг ийм юу өгсөн байлаа гэж бодоход өнөөдөр өгсөн байлаа гэж бодоход гэхдээ хэдүүсээ word 1-ийнхаа хамгийн ихний үсэг буюу A-г авах нь. За тэрний дараа word 2-ийнхаа хамгийн ихний үсэг буюу P-г. За A P2 авсан юм чинь хэдүүсээ дарчи A P2-ыг дарчи. Тэгвэл хэдүүсээ дараа нь B C2-ыг авах нэ. Дараа уг B-г B C гэж буруу ярьж байна. За эхлээд B-г авна шүү дээ, тэ. Word 1-ийнхаа дараагийн үсэг буюу B-г авсаа дараа нь Q-г авах нь. Word 2-оос Q-г авсаа дараа нь C-г авах нь байна. Дараа нь R-ыг авах нь. Тэгэхээр ойлгосон баг те. Ерөн search-руу аваад явах нь шүү дээ, те. Хамгийн ихтэй word 1-ийнхаа эхний үсгийг авлаа. Дараа нь word 2-ийнхоо эхний үсгийг нь авлаа. Дараа нь word 1-ийнхаа хоёр дахь үсгийг ингээд search-руу явах нэ. За ерөн юу асуугаад байгаа бодлого вэ гэдгийг нь ойлгосон баг те. За тэгэхээр хэдүүсээ энэ бодлогыг яаж бодох юм бэ? Гэхээр за энэ бол ерөн array and string гэдэг төрлийн хамгийн түгээмэл бодлогоодын бол нэг. За тэгэхээр хэдүүсээ одоо маш амархан бодох боломжтой. За хэдүүсэнд нь ABC гэдэг үг байгаа. Мөн PQR гэдэг үг байгаа. За тэнгуут хэдүүсээ энэ дээр нэг хөвсөгч авчир та. I гэдэг нэг хөвсөгч авчи. Энэ дээр нэг J гэдэг нэг хөвсөгч авчи те. За би энийг өөр өнгөөр тусгаарлаад биччихье. За улаанаар биччихье. За тэгэхээр энэ дээр нэг I гэдэг хөвсөгч, энэ дээр нэг J гэдэг хөвсөгч авчи хэдүүсээ. За тэнгуут хэдүүсээ I дээр байгаа энэ үсгээ A гэдэг энэ үсгээ одоо нэг string дээр хийчээ те. Нэг тустай хэдүүсэн string байх нь шүү дээ. Тэр string дээр хийчээ. За хийнгүүтээ хэдүүсээ I-га ийшээ явуулчих. Дараа нь P орж ирнэ. P-гээ хийзээ J-гээ ийшээ явуулсан. Дараа нь B-гээ хийзээ I-га ийшээ явуулсан. Дараа нь J-гээ хийзээ J-гээ ийшээ явуулсан. За тэгвэл дараа нь I дээр байгаа C-гээ хийзээ, дараа нь J дээр байгаа R-ыг хийзээ. За тэгэхээр ойлгосон баг тий. Ерөнхийдөө хэдүүсэнд нэг ийм int I гэдэг нэг зүйл хэрэгтэй байна шүү дээ. Энэ бол тгээс гэсэн тий. Ягаад гэвэл ямар ч string-ийн хамгийн ихний үсэг бол tg гэдэг индекстэй байгаа тий. За тэрний дараа хэдүүсэнд нь int J байх хэрэгтэй. J бол мөн тгээс гэсэн. За тэгэхээр I нь бол эхнийхээ үгний ерөнхийдөө pointer байх нь шүү дээ. Эхнийхээ үгэн дээр явж байгаа тэр эхнийхээ үгийнх нь индексүүдийг нь заагаад явах нь I бол. За J бол хоёр дахь үгний индексүүдийг заагаад явах нь те. Энэ дээр би J-гээ буруучсан биз дээ. Энэ бол R шүү дээ те. Буруучсан байна. Уучлаарай. За ингээд. За тэгээд ерөнхийдөө тухайн индекс дээр байгаа үсгийг хийнгүүт I J хоёроо нэмэгдүүлээд яваад байгаа нь шүү дээ. Дараа чи үсэг рүү н оруулаад гэсэн үг. За тэгэхээр хэдүүсээ энэ бол яг ижлэгэн одоо үсэгтэй яг ижлэгэн тооны үсэгтэй стрингүүд байгаа учраас энэ бол хийгээд амархан. За тэгвэл хэдүүсээ хоёр өөр байвал яах юм бэ? A B байгаад за энэ дээр би юугаар тусгаарлаа? A B гэдэг өгдсөн. Тэрний дараа P Q R S гэдэг өгдсөн байлаа гэж үгүй. Тэгэхээр хэдүүсээ энэ нөхцөлд яах юм бэ гэдэг чинь байх шүү дээ. Тэгмүүд I J2 I-га хийзээ A-г хийзээ дарсаа явуулсан. J-гээ хийзээ P-гээ хийзээ J-гээ дарсаа явуулсан. За тэнгууд дараа нь I дээр байгаа B-гээ хийзээ дарсаа явуулсан. J-гээ хийзээ Q-гээ хийзээ дарсаа явуулсан. Тэгсэн чинь эндээс харсан чи хэдүүсээ I-ийн төрүүсээ дуусчихсан. J-гээсээ төрүүсээ дууссан. Энэ нөхцөлд яах вэ гэвэл хэдүүсээ энэ лупээ дуусгах нь. Энэ лупээ дуусгачаа шууд угаасаа J-ийн дараа нь одоо хийх юм үлдсэн юм чи хэдүүсээ R-ыг хийзээ дарсаа явуулсан, S-ийг хийзээ дарсаа явуулсан.
Тэгэхээр энэ алгоритмыг хэдүүлээ бичих нэ. Аль нэг нь дуусах үед хэдүүлээ тэр лупээ дуусгах хэрэгтэй. Аль алийг нь одоо баруун тишээ явуулж байгаа тэр лупээ дуусгах хэрэгтэй байна шүү дээ. Тэнгүүд дараа нь хоёр шинэ луп бол бичих хэрэгтэй байна. За тэрийг хэдүүлээ кодон дээр бичээд үзэн тэгэхээр илүү ойлгомжтой болох хаа гэж найж. Ерөнхийдөө бол ийм бодлого байна. Хэдүүлээ ийм аргаар бодно. За хэдүүлээ кодоо бичиж үзцгээе. За коднууд яаж бичих юм бэ те? Тэгэхээр хэдүүлээ string гээд merged. За энэ бол хэдүүлэнгийнх нь одоо үр дүнгээ хадгалах string байх нь шүү дээ тий. За тэрний дараа хэдүүлээ яах вэ гэхээр int I гэдэг нэг хөвсгч авна, j гэдэг нэг хөвсгч авна. Аль хэдийн тгийс гэсэн. Яг тэгвэл I-ноос word-ийнхоо хамгийн ихний үсгнээс эхэлж байгаа, j-ноос word 2-ийнхоо хамгийн ихний үсгнээс нь эхэлж байгаа тийм ээ. За тэнгууд яг ярьсанчлан I нь word нэгийнхаа size-аас бага байх үед мөн and гэдэг одоо юутай байгааг харж байгаах, залгууртай байгааг нь харж байгаах. Тэгэнгүүт j нь болохоор word 2-ийнхоо size-наас. За ингэж явах нэ. За ингэж явчаад хэдүүлээ одоо яах вэ гэхээр merge дээр юугаа нэмчих нь шүү дээ. Word нэгийнхаа I-г нэмэх. Word нэгээс эхэлсэн шүү дээ хэдүүлээ. Дараа нь merge дээр word 2-ын j-г нэмэх нь. За тэгээд I-га нэмэгдүүлээ, j-г нэмэгдүүлээ тий. Тэгэхээр энэ хоёр нөхцөлийн аль нэг нь хангагдахгүй болтолны хэдүүлээ явна шүү дээ тий. Тэгэнгүүт хэрвээ нэгэн төрүүлээ дуусчихвол за магадгүй тий. Магадгүй j-ийн төрүүлээ дуусчихвол хэдүүлээ word одоо I-га word size хүртэл явуулах хэрэгтэй шүү дээ. Тэн дээр зүгээр merge дээр хэдүүлээ concatenate хийгээд оруулаад өгөн тий. Ардаас нь шууд биччихнэ гэсэн. I-га биччихнэ. За бүгдийг нь ингээд зүгээр цугуулаад бичнэ гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр ингээд за дараа нь j нь хэрвээ j нь үлдчихвэл I-ийн төрүүлээ дуусчихвол яах вэ? Word нэг нь төрүүлээ дуусчихвол яах вэ? Тэгэнгүүт тэрэн дээр хэдүүлээ merge дээр word 2-ийнхоо j-г нэмээд өгчихнэ. За тэгээ j-г нэмэгдүүлээ тэгээ яваад хэдүүлээ merge to return хийчихэд хэдүүлийнх нь ерөнхийдөө бодлого бол болчихно. За ерөн яг сая тайлбарлсан зүйлийг л энэ дээр бичсэн байгаа. Тийм учраас ерөнхийдөө хэрвээ энэ код бичэлд ойлгомжгүй байвал эргээгээд миний тайлбарлсан хэсэг рүү очиод үзээд үзээрэй. За ерөнхийдөө тэндээс бас ойлгох хаа гэж найдаж байна. За тэгэхээр өнөөдөр хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа төр зүр баяртай. Бичлэг таалагдсан лайк болон subscribe дараарай. Хэрвээ асуух зүйл байвал комент хэсэгт бичиж асууж болно шүү. Мөн надаар бодуулмаар бодлого байвал комент хэсэгт бичиж асуугаарай.